Орон цагийн хөгжилтөөс хүн нэг бүрд шин цаг үедээ жирэгчин урагшлах шаардлага олгож байдаг. Голдын гол балгаснаа Баянбулаг гачаанаа малчин чингэл бүсгүйтэйхэн малжиг хамтралдаа шинжилт хийж, жаг дэлгүүрчилсэн нийгмийн асаж жогчхоор даллаг махны висийн таврын тэмдгийг данслуулан, хань үхрийн махаан TikTok тавчин WeChat-аар борлуулж, гадна мож орны олон хэрэглэгчдийн хүрээллийг олж, охорхон 2 сар гарын хугацаанд 27 түмэн төгрөгийн орлого үүдсэн байна. Манай энэ мах борлуулахны гол дүүнээр оргиод нээжин тойрох. Би дүүн пинтаар дамжаад бол Ханчжоу, Шанхай, Гуандун одоо хамгаалалтаа бас Шаманд дэс явуулжсэн. Өнөөдрийн дээр авсан мах нь хаанхан авсан? Хангаж явуулна. Хань мах юм уу? Ухраа мах бүр байна. Гүрс дотроос авчээ. Жил авдаг тэр. Шунхан гад явахаар баатна. Шунханы ус амархан ба. Нэмж хинт төрүүлчих юм. Хэдий жимийн тагнаас чиэрөө. 15. Одоо ер нь бол манай хоёр амьдралдаа бол хойлоо хэлчихэд ярилцаад амьдралаа жилийн үед тохируулна. Тэгэхээр хойлоо чөлөөж автай бол одоо жигэд яа борлуулах тухай зүгтсэн. тэгээд ярилцсан. Нэгэд чихсэн. За үжимчин хүрэнэ мах. Гар явлаа. 11 сараас эхлээд л өөрийн одоо нэг жиратын 7-8 хүртэл байж байгаад болохоор нэг хоны нэг технаар баг нэмж олно өөрөдөө ингээ борлуулж идэл. Одоо үхрэх гээд тахна тийм бид ингээд ингийн сав нэг аваачаад одоо босдогод амьдын жагтар өгвөл одоо нэг сав нэг одоо сайн нэг том 3-4 мянга. Одоо бид өөрөдөө ингээ бийж яагаад гачаан борлуулаад юу бол одоо 2 том 3-4 мянган ясна орлого болж байна. Ажилсаг хүнд амьдрал өвдөн байдаг. Малчин чингэл бүсгүйтэйхэн малчиг үйлдвэрлэлийн хөдөлмөр ажиллаан гэлэртэл сайхан хийхийн дагуутан шин жуутлуур сүлжээгээр борлуулах хийх тухай суралцж, тор сүлжээний цаг үеийн дөхөмтөд нөхцөл боломжийг гүйцэд ашиглан орон нутгийн байгалаг бүдүүдүүнээ нэн олон хүмүүсөд таниулж, аз авхан өнөр орлого үүтгэхэр мөрийн ажиллан. Дараачийн алхамдаа бол би одоо шууд нэвтрүүлэг хийгээд чигээд одоо өмдрөн бол манайс одоо ходооноос гушунж байгаа маханы хүргэх юм уу оргиод гушуунаа хитэн өмргөөс авах юм уу ингээ явуулж та гээ зэрэм үед бас яг ингээд хоёр хот хотогийн дунд ингээ нааш явах дөнгөө шүү дээ. Тэгэхээр юм бол одоо дараачийн алхамдаа бол одоо хүнтэй хорших юм уу эсвэл бас өөрөн 30 төвдрөө бас нэг махны дэлгүүр нэх юм уу. Тэгээд бол шууд нэвтрүүлгээ хийгээд манай гачаан дотроо бас одоо манустай хоршоод ингээ хийх санаатай залуучууд байсаар бас дагалдуудаад дагуулад ч ингээ хамталцаа хийх санаатай байна. Энэхүү шин сэтгэхүй шин хэлбэрээр ажиллаж яваа залуу хосын вилсэн нэн малчин залуусын шинийг үдэж сүүгчилт хийхэд нь зоригчул дуурал болох нь лавтай.